Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссаас та бүхэндээ хүний эрхийг суурилсан хандлага сургалтын агуулгыг хүрэхэд бэлэн болоод байна. Хүний эрхийг суурилсан хандлага сэдвийн хүрээнд хэдүүлээ 4 дэд сэдвийг агуулгыг нь мэдэж авах болно. Нэгдүгээрт нь хүний эрхийг суурилсан хандлага гэж юу вэ гэдгийг мэднэ. Хоёрт нь хөгжил гэж юу вэ? Хөгжлийг хэрхэн тодорхойлдог вэ гэдэг талаар хэдүүлээ ойлголт авна. За дараагийн цаашлаад эрх хөдлөгч буюу үүрэг хүлээгч гэж хэмбэ гэдгийг хэдүүлээ мэднэ. Дөрөв дэх сэдв нь болохоор хүний эрхийг суурилсан хандлагын мөн чанар буюу үндсэн шинжүүдийг хэдүүлээ ойлгож авах нэ гэж энэ сэдвийн хүрээнд мэдээлэл өргөтгөнө. Тэгэхээр олон улсын түвшинд өнөөдөр 3 хандлага байна. Халамжид суурилсан хандлага, хэрэгцээнд суурилсан хандлага, эрхэд суурилсан хандлага гэдэг 3 хандлага байна. За юунаас харахаар халамжид буюу хэрэгцээнд суурилсан хандлага бол үр дүнд нь бол анхаарал хандуулдаг. Тухайн үр дүн төлөвлөгөө, төсөл хөтөлбөр, ямар нэгэн дүрм журам, үйл ажиллагааны үр дүн ямар байх нь хамаардаг байна. Харин эрхэд суурилсан хандлага маань үр дүнд нь буюу нөгөө талаар бүр үйл явцад нь анхаардагаараа онцлогтой. Нөгөө талаар халамжид суурилсан хэрэгцээнд суурилсан хандлага маань үр дүнд нь бүс харин өгдгөнд нь анхаардаг. Ямар юг өгөх вэ? Ямар өгдгөн байх вэ? Өгж байгаа зүйл дээр нь илүү их ач холбогдол өгдгөө гэдгийг эндээс бид нар харж байна. За цаашлаад халамжид суурилсан хандлага нь халамжийг нэмэгдүүлэхийг чухалчилдаг. Одоо эрхэн зөрчигдөж байгаа ч юм уу ямар нэгэн эрхээ эдлэх боломжоор хязгаарлагдсан хүмүүст төрөөс илүү их анхаарал хандуулж тэр хүмүүсийг халамжийн үйлчлэгэнд хамруулахыг илүү их зорддог гэсэн үг байна. Нөгөө хэрэгцээ суурилсан хандлага нь болохоор хэрэгцээг хангахыг чухалчилдаг. Тухайн иргэд хүн амд ямар хэрэгцээ байгаа юм? Энгийн хэрэгцээ юу, тансаг хэрэгцээ юу, тийм ээ, өдөр тутмын хэрэгцээ юу гэдэг дээр нь үндэслээд тэр хэрэгцээг хангахыг чухалчилдаг. Харин эрхэд суурилсан хандлага бол эрхийг танин мэдхийг чухалчилдаг. Эрх бол маш чухал юм аа. Эрхийг бол ялахгүй юм аа. Эрх бүхэн чухалаа гэдгийг бол эндээс бол бид нар харж байна. За нөгөө талаар баячууд ядуусыг тэтгэх ёстой гэдэг ёс суртахууны тийм хариуцлагыг дэмждэг. Та баян чинэлэг бол бусдаас илүү хөрөнгөтэй л ахын бол ядуус тийм үү тэр амьдрах эрхээ эдлэх боломжгүй байгаа ч юм уу амьдрах ядуу байгаа иргэдэд илүү их тусламж дэмжлэг үзүүлэх нь зөв үү гэдгийг энэ халамжид суурилсан хандлага маань илэрхийлээд байгаа. Хэрэгцээ суурилсан хандлага маань бас ялгаа авахгүй. Хэрэгцээг бол бодит баталгаа гэж үздэг. Хэрэгцээг нь хангацчих юм бол энэ бол байх ёстой зүйл, энэ бол хэвийн зүйл гэдэг үүднээс ханддаг байна. За нөгөө талаар эрхэд суурилсан хандлагыг үзэх юм бол ерөөсөө гол зүйл нь бол үүрэг хүлээгчдийн эрх зүйн болон ёс суртахууны үүрэг хариуцлагыг чадахжуулдаг. Хүлээгт нь үүрэг болгодог. Мөн хувь хүний болон бүлгийн эрхийг маш чухал баталгаа гэж болно гэдгийг нь харуулж өгдөг. Нүгээрээс онцлогтой байдаг. За халамжид суурилсан хандлага нь болохоор эрхээ эдлэх боломжгүй ч юм уу, ядуурл эдийн засгийн хараат байгаа ч юм уу, тийм ээ, ямар нэгэн эмзэг бүлгийн хүмүүсийг бол ерөөсөө тэр хүмүүсийг хохирч гэж хараад байгаа. Тэр хүмүүс хохирч учраас тэднэрт ямар нэгэн дэмжлэг хэрэгтэй, тусалцаа хэрэгтэй, халамжийг тэр хүмүүст үзүүлэх ёстой гэдэг зүйлийг бариад байна. Гэтэл хэрэгцээ суурилсан хандлага маань өөрөө хүмүүсийг дэмжлэг, тусламж авахд шаардлагатай гэж хардаг. Шаардлагатай яг адилхан. Одоо халамжид суурилсантайгаа адилхан. Гэтэл эрхэд суурилсан хандлага маань эрхээ баталгаатай эдлүүлэхийн тулд хүүхэн болон тухайн бүлгийг чадахжуулахыг зорддог. Тэр хүмүүс нийгмийн харилцаанд оролцох боломжийг нээж өгдөг. Өөрснөө амьдралаа авч явах тэр боломжийг нээдэг. Эрхээ эдлэх тэр суурь үнцг, суурийг бэлдэж өгдөгөөрөө онцлог байдаг байна. За нөгөө хамгийн сүүлд нь болохоор асуудлыг илрэм гарч буй хэлбэрт анхаарал хандуулдаг. Аль нь одоо халамжид суурилсан хандлага нь мөн хэрэгцээнд суурилсан хандлага нь асуудлыг шууд шалтгаанд анхаарал хандуулдаг. Энэ асуудал нь юугаар илэрч байгаа юм? Ямар шалтгаанд байгаа гэдэг дээр анхаарлаа хандуулдаг. Гэтэл эрхэд суурилсан хандлага маань болохоор өөрөө суур шалтгаан болон түүний илрэл дээр анхаарлаа хандуулдаг. Суур шалтгаан юу юм? Энэ хүмүүсийн эрхэн зөрчдөд байгаа суур шалтгаан юу юм? Энэ хүмүүсийн эрхээ эдлэх боломжгүй байгаа тэр суур шалтгаан юу вэ гэдгийг дээр илүү их анхаарлаа хандуулдаг. Мөн нөгөө талаар хүмүүсийг тусламж дэмжлэг авах эрхтэй гэдэг байдлаас нь хардаг болохоос биш заавал энэ хүн дэмжлэг тусалцаа авах шаардлагатай гэдэг талаас нь хардаг. Ялгаа нь л ерөөсөө энэ. Тэгэхээр өнөөдөр олон улсын түвшинд бол эрхэд суурилсан хандлага гэдэг зүйлийг барихыг зөвлөж гин, урайлж гин, нэгдэж гин тийм ээ. Тэгэхээр эрхэд суурилсан хандлагаар альва үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөр төлөвлөгөө зөвлөд бол явагдах нь илүү их хүний эрхийг хангах тал дээр анхаарч ажиллаж байна гэдгийг бид нар харж байна. Нөгөө талаар хүний одоо хэрэгцээ шаардлагыг хангахаас илүүтэйгээр эрхийг нь хангахад анхаарж байгаа нь хүний эрхийг суурилсан хандлагын гол арга зүй зарчим болж байгаа гэдгийг эндээс бид нар ойлгож болж байна.
За тэгээд хүний эрхийг суурьсан хандлага гэдгийг хэдүүлээ тодорхойлъё л доо. Ер нь бол хүн төвтэй хандлагыг хэлж байгаа. Хүн төвтэй хандлага тийм. Хүн рүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулна шүү дээ. Хөгжлийн гол цөмийг ерөөсөө л хүн гэж харах ёстой. Ерөөсөө энэ хөгжлийн үр шимийг хэн хүртэх ёстой юм? Хүн л өөрөө хүртэх ёстой. Хүн хүртэх ёстой. Хэрэг хүнд хүрч чадж байгаа бол өнөөдөр бид нар хөгжлийн бодлого, баримт бичиг, тэр төлөвлөгөө, хөтөлбөр үйл ажиллагаануудаа бид нар зөв хөгжлийнхаа голдролоо зөв зүйл рүүгээ чиглүүлж харж явж байна гэдгийг бид нар харна. Яг олон баримт бичигт бол хүний эрх суурьсан хандлагыг бол тодорхойлсон байдаг. Нийтлэг тодорхойлтыг нь одоо бид хэдийн слайдаас харж байна. Хүний эрх суурьсан хандлага арга зүй бол эрх зүйн хэм хэмжээнд олон улсын эрхийн хүний эрхийн стандартад суурилна. Тэгэхээр олон улсын хүний эрхийн стандарт гэхээр ойлгомжтой тийм. Олон улсын хүний эрхийн зарчим буюу нөгөө хүний эрхийн зарчим буюу нөгөө талаар олон улсад нэгдэж мөрдөж байгаа олон улсын гэрээ конвенцүүдийг түүнтэй нийцэж гарсан одоо нэмэлт протоколуудтай уялдана гэсэн үг байна. Тэдэрт суурилна гэсэн үг байна. За тэгээ үйл ажиллагаа нь хүний эрхийг хөхүүлэн дэмжихэд хөхүүлэн дэмжинэ гэж нэг агуулга явж байна. Нөгөө талаар хамгаална. Тэгэхээр хүний эрхийг яаж хөгжлөн дэмжих вэ? Эрхээ идэх боломжоор нь яаж хангах юм? Хүний эрхийн зөрчлөөс яаж урьдчилан сэргийлэх юм? Тийм ээ? Энэ зүйл нөгөө талаар хамгаална. Хэрвээ зөрчигдөхөөс нь өмнө хамгаална. Нөгөө талаар зөрчигдсөн тохиолдолд эрхийг нь сэргийлэх. Энэ гол зүйлүүдийг ярьж байгаа. Тэгэхээр чиглэлдэг энэ хүний хөгжлийн үйл явцын үжил баримтлалын хүрээг бол хүний эрхийг суурьсан хандлагыг зарим баримтчигт бол голчлон тодорхойлоод байгаа. Гэхдээ бол хүний эрхийг суурьсан хандлага бол хүн төвтэй хандлага, хүн рүүгээ чиглэсэн, хүндээ ээлтэй бодлого боловсруулах, тийм ээ, хүнд ээлтэй үйл ажиллагаа явуулахад хүний хувь хүний хувьд хүний эрхийн мэдрэмж суухыг гол зүйлийг хэлээд байгаа. Би эндээс бид харж байна. За тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга гасан 2005 онд ажил үргийг хэрэгжүүлж ирсэн Кофи Аннаны бол хэлсэн үг байдаг. За энэ хүн юу ч хэлсэн байх юм бол яг энэ хүний эрхийг суурьсан хандлагатай холбоотойгоор бол нэлээд уялддаг. Тухайлбал аюулгүй байдлыг хангахгүйгээр хөгжлийн үр шимийг хүртэхгүй. Хөгжилгүйгээр бид аюулгүй байдлыг бүрдүүлэхгүй. Хүний эрхийг хүнддэхгүйгээр хөгжлийн ч тэр аюулгүй байдлын ч тэр аль алины үр шимийг хүртэж чадахгүй гэж хэлсэн байдаг. Тэгэхээр эндээс харахаар бид нөгөө хүн төвтэй хандлага маань нэг талд нь аюулгүй байдал оршоод байна. Тухайн хүний аюулгүй байдал яаж хангагдсан юм? Хэрэв аюулгүй байдал хангагддаг байх юм бол маш олон хүний эрхийн зөрчил үүсэж болзошгүй тийм. Орчны, хууль эрх зүйн, эдийн засгийн, техникийн, соёлын гэдэг маш олон энэ үйл ажиллагааны тогтолцоонуудаас хамаарат хүний аюулгүй байдал алдагдахыг үүсэхгүй. За нөгөө талаар хөгжил гэж зүйл ярьж байна тийм. Тэгэхээр аюулгүй байдал хангагдчихж бид нар хөгжлийн үр шимийг бид нар хүртэх ёстой. Нөгөө талд нь хөгжил гарч ирж байна. Нөгөө дараагийн талд нь болохоор хүний эрх гарч ирж байгаа. Тэгэхээр аюулгүй байдал, хөгжил, хүний эрх болол цаашгүй холбоотой гэдгийг бид нар эндээс бол харахаар байна. За энэ дээр нэг зураг гарч ирж байгаа. Тухайлбал улс орон хөгжөөд байна. Урд нь бол энэ эрхээ суурьсан хандлагын өмнө бол одоо тухайлбал халамжид суурьсан хандлага мөн бүр цаашлах юм бол яг хэрэгцээ суурьсан хандлагын хувьд бол хүмүүс хэрэгцээн дээр нь толгууж гисэн даа. Хүмүүс ямар хэрэгцээ хэрэгтэй? Өнөөдөр бид зам хэрэгтэй. Зам байрнаа дид бүтцийн асуудлыг шийднэ гэдэг маань тухайн улс орны хөгжил мөн үү? Мөн л гэж бид нар хардаг байсан тийм. Тухайн улс орон байшин байрлал, дид бүт, зам харгуу тийм ээ. За эдийн засгийн өсөлт, цаашлаад хүн амын өсөлт, хүний нөөцийн бүрдүүлэлт энэ бүх зүйл тухайн хөгжлийн тухайн улс орон, аймаг, сум, тухайн байгууллага хөгжлийг тодорхойлдог байсан. Гэтэл өнөөдөр эрхэл суурьсан хандлага гэдэг зүйл гарч ирснээр одоо бид нар эндээс харж байна. Яагаад тэгэхээр энэ зурган дээр бол одоо замтай болж байна тийм. Одоо Улаанбаатарын ч юм уу, нийслэлийн ч юм уу аль орон нутгийн засмал замыг шинээр шийдлээ. Энд дээр төсөв хөрөнгө санхүү шийдлээ. Ингээд замтай боллоо. За эндээс харахад бид нар одоо эрхэл суурьсан хандлагаар үнэхээр энэ зам бодлого хөтөлбөр төлөвлөгөө үйл ажиллагааг шийдвэрлээд энэ замыг бид нар бүтээж чадчих. Тухайн улс орноо хөгжүүлж чадчих гэдгийг бид нар эндээс харж болж байна. Хэрэгцээнд тулгуур шийдэрсэн, хэрэгцээнд суурилсан байна уу гэдгийг бид нар бас эндээс харж болж байна. Одоо тухайлбал эндээс бид нар ямар хүний эрхийн зөрчил, нөгөө аюулгүй байдал нь ямар байгаа юм, хүний эрх нь яаж хангагдаж байгаа юм гэдгийг бид нар эндээс харж болно. За тухайлбал ихний зураг байна тийм. Тэрэн дээр машин зам барьжээ. Гэтэл машин замын хажуугаар хүүхдүүд машин зам дээр явж шít. Явгууны зам байна уу? Байхгүй. Машин зам байж идэг, явгууны зам нь байхгүй. Гэтэл хүүхдүүдийн ч юм уу ямар нэгэн иргэдийн хүмүүсийн зорчих эрхийн асуудал дээр яаж гэнэ үү? Зөрчил гарч болзошгүй байгаа. За явгууны зам алга. За гэрлэн дохой тэмдэглэгээ байна уу? Гарц байна уу? За ингээд бид нар зам дээр харж болж байна. Нөгөө талаар тэр айлууд тэр машин замтайгаа ойрхон ингээд залгаа байгаад байгааг та
та бүхэн бас энэ зургаас харж байгаа. Энэ тохиолдолд яг хэрвээ автоевр ч юм уу янз бүрийн осол гарлаа гэхэд айлын хашаа руу нэвтрээд орохыг бол үгүйсэхгүй тийм ээ үгүйсэхгүй. Ингэсэн тохиолдолд айлын өмч хөрөнгө дээр халтгаас гадна цаашлаад хүний эрүүл мэнд, айн нас тийм ээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх гэдэг олон эрхүүдийг бид нар хөндөж болцсохгүй байдаг. Тэгэхээр энэ маань өөрөө яг эрхэс суурилсан хандлага мөн байна уу? Хүний аюулгүй байдлыг хангаж гэнэ үү? Хүний эрхийг хангахын төлөө энэ замыг бид нар хийж чадж уу? Үгүй ээ. Энэ нөгөө талаар харахаа яаж гэнэ үү? Яг хэрэгцээнд суурилсан хандлагаар бид энэ замыг барьсан байна. Хэрэгцээ байсан уу? Байсан учраас энэ замыг хийсэн. Гэхдээ энэ маань хүний эрхийг хангах дээр анхаарлаа хандуулах нь тутмаг байгаа гэж бид нар энэ зургаас харж байна. За дараагийн зураг бас харагдаж байна тийм үү? Машин зам байж байгаа явган үний зам байхгүй. Ерөөсөө явган үний замгүй. Тэгэхээр энэ хүн бас хүмүүс иргэд хаагур зорчих уу? Ойлгомжтой. Бас л машин замаар зорчих уу? Тэгэхээр манайд Монгол улсын хэмжээнд бол ийм дүр зураг, ийм зам харгуутай дэд бүтцтэй ингэж одоо бүтээж байгаа зүйл дүр төрхөд бол бид нар нийтлэгтэй гэр хороол тийм ээ орон нутагт бол бид нар харж байдаг. Тэгэхээр энийг маань анханасаа хэрвээ хүний эрхээ суурьсан хандлагаар бид нар бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, үйл ажиллагаагаа хийх юм бол бид нар эрхэс суурьсан хандлагаар хийж чадах юм бол анханасаа яах нь зам маань гарцтай, явган үний замтай, тийм ээ, гэрлэн дохиотой, гэрэлтүүлэхтэй, тийм ээ. За эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хүрээнд модтой ч гэдэм үү. Ингээд бүх юмыг цогцоор нь шийдэх боломжтой. Энийг хүн төвтэй хандлага буюу тухайн хүний аюулгүй байдлыг хангасан, тухайн эрхээ эдлэх боломжоор нь нээлттэй байлгаж байгаа. Нөгөөлөөр эрхийн зөрчиж болзошгүй зүйлээс бид нар урьсан сэргийлэх зорилгоор хийхийг бид нар эндээс харж болж байгаа. За дараагийн зургийг бид нар дугуйн зам байна тий. За Монгол бол дугуйн зам төдийлөн хөгжөөгүй, төдийлөн байдгүй. Ганц хоёр газар ерөнхийдөө хийж байна. Одоо тэгвэл бид нар энэ дугуйн замыг харъя л да. Хэрэгцээ байгаа юу? Байгаа. Ягаад тэгэхээр бидэрт агаарын бохирдлыг бууруулах, машин тээврийн хэрэгслэр хүн заавал явахгүй байх тийм ээ. Тийм учраас хүн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарад бас дугуй унах боломжтой. Дугуй авч унах боломжтой. Гэтэл дугуй аваад унаад явах юм бол одоо дугуйн зам Улаанбаатар нийслэлийн хэмжээнд аваад үзэхэд хэрэг байгаа билээ. За тэгвэл ганц хоёр дугуйн замыг барьлаа л да. Одоо тэгвэл энэ дугуйн замаар дугуйтан явж байгаад яах юм? За модны хажуугаар яваад тэр шонг мөргөөд зогсох уу? Цаашаа яаж явах юм? Явган үний зам руу орох болчиход байна тий. Энэ маань өөрөө хэрэгцээ байгаа гэдгийг бид нар мэдрээд байгаа. Хэрэгцээ байгаа гэдгийг бид нар хараад байгаа мөртлөө яг тэр хэрэгцээндээ тулгуурлаж хийгээд байна. А гэтэл эрхэт суурилж хийсэн байх юм бол бид нар эндээс яах нь вэ? За энэ дугуйтан үний эрхийг хамгаалахын тулд энэ иргэдийн бас ингээд зорчих эрхийг хамгаалахын тулд бид нар энэ дугуйн замыг, явган үний замыг бид нар хүртээмжтэй, тийм ээ, чанартай, эрхэс суурилснаар, хүнд ээлтэйгээр, хүний эрхийг зөрчихөөс урьсан сэргийлэхээр бид нар анханасаа бид нар бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, үйл ажиллагаа дүрм журамдаа тусгаад бид нар хийх боломжтой гэдгийг бид нар эндээс харж байгаа. За одоо хөгжил гэдгээ тодорхойлъё л доо. 1986 онд нэгдсэн үндэсний байгууллагаас хөгжих эрхийн тунхаглал гэж гарсан. За энэ хөгжих эрхийн тунхаглал дээр анх хөгжил гэдгээ тодорхойлсон. Хөгжил бол ерөнхийдөө эдийн засгийн өсөлт бол биш тийм ээ. Тэгэхээр хүн амын өсөлтөөс биш, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт бол биш байх нь. Ерөөсөө хөгжил гэдэг маань өөрөө хүний эрхийг хангах тал дээр тухайн хүмүүсийн нийгэмд амьдрах тэр боломжийг нэмэгдүүлэх, чадварыг нэмэгдүүлэх тийм ээ. Тухайн эрхээ эдлэх тэр боломж нөхцлөөр нь хангаж нийгмийн харилцаанд оролцох тэр зүйлийг нь хийлээд байгаа. Одоо хэдүүлээ тодорхойлтын танилцъя л да. Хөгжил нь нийт иргэд хүмүүсийн идэвхтэй чөлөөт оролцоонд үндэслэнэ гэж байна. Тэгэхээр бүх хүнийх ярьж байна. Нийт иргэд гэж байна. Тэрнээс хитгэн хүний эрхийн асуудлын дээр бол яригдах байх юм шиг. Бүх хүмүүс яаж нийгмийн харилцаанд оролцох юм? Идэвхтэй тэр оролцоо нь ямар байх хэвтэй? Идэвхтэй байх хэвтэй. Дээр нь юу байх хэвтэй? Чөлөөтэй байх хэвтэй. Чөлөөтэй байх хэвтэй. Тэр оролцоонд үндэслээд би болж буй үр шим байна. Ямар нэгэн хөгжлөөс би болж байгаа үр шим, үр дүнг тийм ээ? Шударгаар хамгийн гол нийгэм бий болж үр шимийг шударгаар хуваарлна. Бүх хүнд тэнцээ хуваарлна. Тиймээс эрх мэдлийн тэнцвэргүй байдал бас л хөгжил бол биш шүү дээ. Эрх мэдлийн тэнцвэргүй байдал нь харин хүний эрхийн зөрчлийг бий болгож байдаг. Тийм болохоор шударгаар хуваарлна гэдэг чинь тэр нийгмийн харилцаанд оролцсон бүх хүмүүс яах нь үр шимээ бүгдээрээ адилхан шударгаар хуваарлаж авахыг нэг хэлээд байгаа. Мөн бүх нийтийн сайн сайхан байдыг хангах зорилго бүхий улс төрийн харилцаа байна тий. За эдийн засгийн харилцаа байна, нийгмийн харилцаа байна, соёлын энэ үйл явцуудыг хөгжил гэж тодорхойлсон. Тэгэхээр хөгжил гэдэг маань дан ганц эдийн засаг тийм ээ дотоодын нийт бүтээгдэхүүн, дэд бүтээц, хүн амын өсөлттэй биш байх нь. Өнөөдөр яг тухайн
ард иргэдийнх нь оролцоо ямар байгаа юм, эрхэн хэрхэн хангагдаж байгаа юм, өөрснөө амьдралаа хэрхэн аваа явж байгаа юм. Тиймээ тэр чадах боломжийг нь илүү их нээж тэр хүмүүсийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулаад тэр нийгмээсээ бий болж байгаа үр шимийг нь шударгаар хуваарлаж хүртэх энэ боломжийг л хөгжих гэдгийг тодорхойлоод байгаа, хөгжил гэдгийг нь хэлээд байгаа юм. За тэгээд энэ 2003 онд нэгдсэн үндэсний байгууллагаас хүний эрхийг суурилсан хандлагын нийтлэг ойлголцыг олон улсын түвшинд бол зарлан тунхагласан. За энэ дээр бол ерөнхийдөө хүний эрхийг суурилсан хандлага ямар байх вэ гэдгийг гаргаж ирсэн. Зорилго нь ямар байх ёстой, үйл явц нь ямар байх ёстой, үр дүн нь ямар байх ёстой. Бид нар хамгийн эхний слайд дээр эрхийг суурилсан хандлагыг үзсэн тийм. Эрхийг суурилсан хандлага бол тухайн үйл ажиллагааны үйл явц буюу үр дүнд нь илүү их анхаарал хандуулдаг. Ганцхан үр дүн бол чухал биш байдаг. Ганцхан үйл явц чухал биш байдаг. Бүгднийг аль аль төвшөнд нь л хяналттай байлгаж, аль аль төвшөнд нь үнэлж, аль аль төвшөнд нь дэвшил гаргахыг л зорддог. Ийм зүйл байгаа. За тэгэхээр энэ зорилго дээр юу гэсэн бэ гэхээр хөгжлийн бүх хамтын ажиллагаа бодлого техникийн тусалцаанд хүний эрхийн түгээмэл тунхаглал. За бид нар мэднэ те хүний эрхийн гол 30 эрхийн зүйл залтуудыг тусгасан хүний эрхийн түгээмэл тунхаглал гэж 1948 оны 12 сарын 10-нд батлагдсан энэ түгээмэл тунхаглал байгаа. Энэ түгээмэл тунхаглалыг цааш нь хэрэгжүүлдэг, мөрдүүлдэг, сахиулдаг болгохын тулд олон улсын гэрээ конвенцууд шатараатаагаар батлан гаргасан байдаг. Тэгэхээр хүний эрхийн олон улсын гэрээ конвенцууд байдаг. Одоо тухайлбал суур 7-9 конвенц ч юм уу те. Тухайлбал одоо иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, эдийн засгийн нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пакт, хүүхдийн эрхийн конвенц, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц те. Эмэгтэйчүүдийг ялгуурлан гадрах бүх хэлбэрийг устгах тухай конвенц ч гэдэм үү. Энэ конвенцууд заасан хүний эрхийн хэм хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэнэ. Тэгэхээр дотоодын хууль тогтоомжоос илүү яасан бэ нэ? Олон улсын эрх зүйн хэм хэмжээ рүү бид нар чиглэлцэн. Нэгдүгээрт нь түгээмэл тунхаглаа барих нь, хоёрт нь эдгээр саяхан боловсон олон улсын гэрээ конвенц хэрэгжүүлээч гэдгийг нэгдүгээрт нь бид зорилгоо олгоцсон. Хоёрт нь юу гэх юм бол үйл явцын хувьд хүний эрхийн зарчим хэм хэмжээнд бүх салбарын хөгжлийн хөтөлбөрүүд тэдгээрийг боловсруулах, хэрэгжүүлэх үе шатны голлох чиглэлээ. Тэгэхээр хүний эрхийн зарчим хэм хэмжээ гэдэг зүйл гарч ирж байна тийм. Нөгөө талаар хүний эрхийн зарчим болоод бид нар мэднэ. Хүний эрхийн мөн чанарыг илэрхийлсэн тэр зүйлийг зарчим гэдэг. Тухайн хүний эрхийг нийтлүүлэхэд бид баримтлах наад захын зарчмууд юу байх хэвээр нөгөө тэгш байх хэвээр, ялгуурлан гадуурхгүй байх хэвээр, тийм ээ. За хариуцлагатай байх хэвээр, түгээмэл эрх маань өөрөө түгээмэл байх хэвээр, хүнээс хүний эрхээс салгаж ойлгож болохгүй байх хэвээр, хүн өөрөө нэр төр үн цэнтэй байх хэвээр, хүний эрх маань өөрөө хуваагдчихгүй цөмөөрөө байх хэвээр, тийм. Энэ бүх зарчмууд маань өөрөө нэг номерт зайлшгүй тэр үйл явцын хувьд яах нь бүх бодлого хөтөлбөр төлөвөөр боловсруулахад тэр зарчмуудыг зөрчихгүй байна уу? Тэр зарчмуудыг яаж удирдлага болгох вэ? Тэр зарчмуудыг яаж суур болгох вэ гэдгийг чинь заагаад өгч байна. Энэ маань үйл явцсан дээр гарч ирж байна. За дараагийнх нь үр дүн. Энэ хөгжлийн хамтын ажиллагаа нь эрхэдлэгчийн эрхээ шаардах, үүрэг хүлээгчдийн үүргээ биелүүлж чадахыг бэхжүүлэхэд зохих ахиц дэвшил гарна гэж. Тэгэхээр эрхэдлэгч өөрөө эрхээ мэдчиж эрхээ шаардах чадвартай болно. Үүрэг хүлээгч өөрөө үүргээ хомсрлож үүргээ мэдсэний үндсэндээ тэр үүргээ ёс төртөөгөөр, ёс зүйтэйгээр, ёс суртахуунтайгаар биелүүлэхийг чадахжуулахыг хэлээд байгаа. Тэгэхээр энэ зорилго үйл явц үр дүн болвол ерөөсөө хүний эрхээс суурьсан хандлагын тухай энэ нэгдсэн үндэсний байгууллагын гаргасан олон улсын хэмжээнд хэрэгжүүлэхийг мөрдлөг болгосон ийм ойлголцол байгаа гэдгийг хэлэх гээд байгаа юм. За тэгээд хөгжлийн төлөвлөгөөний ард чухамдаа юу байдаг вэ гэх юм бол нэгдүгээрт нь хүн чанар ёс суртахууны хариуцлага яригдах хэрэгтэй. Яг тэгэхээр тэр төлөвлөгөөг хийж л байгаа бол тэр төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулж л байгаа бол тийм ээ тэр төлөвлөгөөг зохион байгуулж л байгаа бол ард нь заашгүй хариуцлага байх хэрэгтэй. Хариуцлагагүйгээр огтхонч төлөвлөгөөг бол хийж болохгүй. Тэгэхээр нэгдүгээр ээлжинд нь юу байдаг вэхээр хүн чанар ёс суртахууны хариуцлага. Хүн дээр л хариуцлага ёс суртахуун гэж яригддаг. Ёс зүйтэй хүн гэж байхгүй шүү дээ. Ёс суртахуунтай хүн гэж байдаг. Ёс суртахуунтай. Тэгэхээр тухайн хүн өөрөө яаж хүний эрхээс суурилсан хандлагаар үйл ажиллагаа явуулахаа бодох хэрэгтэй. Мөн хүний эрхийн мэдрэмжээ дэвшлүүлэх хэрэгтэй. Хүн дээлтэй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Өөрөө тэгээд ёс суртахуунтай байх хэрэгтэй. Ёс суртахуунтай байх хэрэгтэй. Энэ бол нэгдүгээр хариуцлага. Хоёрт нь ёс зүйн хариуцлага гэж ярьж байгаа. Ёс зүй бол байгууллагын хэмжээнд ярьж байгаа баримтлах хэм хэмжээ шүү дээ. Ёс зүйн хэм хэмжээ. Тэгэхээр тухайн байгууллага маань өөрөө ямар ёс зүйн хариуцлага хүлээж байгаа, ямар ёс зүйн хэм хэмжээнийхээ хариуцлага хүлээх вэ гэдэг дээр хоёр дахь хариуцлага бол
оногдож байгаа. Гуравт нь хууль зүйн хариуцлага. Хуулийн дагуу хуулийн хүрээнд л үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Хуулиас давсан дүрм журам шийдвэрт үйл ажиллагаа явуулж болохгүй. Тэгэх юм бол хүний эрхийн зөрчил болох жишээтэй тийм. Тэгэхээр хуулийн дагуу үйл ажиллагаа явуулна. Хуулийн хүрээнд үйл ажиллагааг явуулна. Хуулийн хүрээнд тэр төлөвлөгөөг боловсруулна. Хуулийн хүрээнд төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хэрэгтэй. Гол зүйл нь энэ. Дараагийнх нь эдийн засгийн хариуцлага. Хэрвээ эдийн засгийн хариуцлага гэж байхгүй байх юм бол тухайн төлөвлөгөө үйл ажиллагаанууд бүгд зөвлөд төсөвтэй явагддаг. Тодорхой төсөв байгаа. Хэрвээ энэ эрхэл суурилсан хандлага биш нөгөө хэрэгцээ суурилсан юм халамжид суурилсан хандлагаар үйл ажиллагаа маань төлөвлөгөө маань хийгдээд явчих юм бол нөгөөд маань эдийн засгийн хариуцлагын хувьд бол унах магадaltaй. Яагаад тэгэхээр эрхэл суурилааг учраас түрүүний бидний харж ирсэн замын хувьд ч гэсэн. Одоо хэрвээ зам байхгүй, явган хүний зам байхгүй тохиолдолд дахиад яах юм? Эдийн засгийн хариуцлага тэнд үүснэ шүү дээ. Дахиад мөнгө төгсөвлөж, мөнгө гаргаж иж тэр явган хүний замыг дахиад хий. Тэгэхээр анханасаа хэрвээ хариуцлагатай байгаад төсөвлөгтөө үйл ажиллагаа явуулалтаа эрхэл суурьснаар ахмад явган хүний замыг анханасаа төсвөлөө хийсэн бол дахин зарлгааж, дахин эдийн засаг санхүүтэй холбоотой асуудлууд үүсдэг. Энэ маань өөрөө эдийн засгийн хариуцлагыг бидэрт хүлээлгэж байгаа. Тэгэхээр энэ хэдэн хариуцлагыг бид нар яах аргагүй баримтлах, мөрдөх, зайлшгүй шаардлагатай. Энэ маань өөрөө эрхэл суурьсан хандлагаар үйл ажиллагаа явуулах, төлөвлөгөө гаргах, боловсруулах тийм ээ, бодлого хөтөлбөрт ч гэсэнтэй тусгалаа олохыг эндээс бид нар ойлгож авах юм аа. За тэгэхээр хүний ресурсын хандлагын гол агуулганд яах аргагүй эрхидлэгч ба үүрэг хүлээгч гэдэг субъектууд хамааруулдаг. Энэ дээр эрхидлэгч гэдэг маань хэн бэ? Үүрэг хүлээгч гэдэг маань хэн юм бэ гэдгийг бид нар тодорхойлох юм. За эрхидлэгчийн хувьд бол хувь хүнийхээ хувьд бүгдээрээ бид нар бол эрх агуулагч нар буюу эрхээ эдлэгч нар тийм. Энэ дээр хич байж болно. Эрхтэй, эмэгтэй, хүүхэд, арсны өнгө, тийм ээ, шашин шүүтлэг, үзэл бодол, заа, угсаатны бүлэг, нийгмийн нөхцлөөс одоо ядуу, баян чинэлэг хинч байсан хамаагүй хувь хүнийхээ өвднээс бүгдээрээ л эрх эдлэгч нар байдаг. Буюу эрх агуулж байгаа бид нар. Эрх агуулж байгаа. Гэтэл үүрэг хүлээгч маань гэдэг нь хэн бэ гэхээр ерөнхийдөө төр ээж идэг, засаг буюу төр ээж идэг. Зарим тохиолдолд төрөөс эрх бүхий албан тушаалтан буюу тусгай үүрэг бүхий хувь хүн бол өөрөө бас үүрэг хүлээгч болж идэг. Тэгэхээр хувь хүнийхээ үүднээс бид нар нийгмийн харилцаанд оролцоход бүгдээрээ эрх эдлэгч нар ахна. Хэрвээ би төрийн нэрийн өмнөөс ажил хийгээд төрийн нэрийн өмнөөс төрийн үйлчлэгийг хүргэж байгаа, төрийн зорилт чиглэлийг хэрэгжүүлж байгаа, төрийн нэрийн өмнөд хангарга өргөцсөн. Ингээд ажиллаа хийж явах хэвчүүд бол би бол үүрэг хүлээгч. Харин би тэр ажлын байрнаасаа тийм ээ хөлбөрийн харилцаанаасаа гараад бусад хувь хүнийхээ үүднээс бусад нийгмийн харилцаанд оролцохдоо бол би эрх эдлэгч. Тэгэхээр бидний хувьд яаж нөө эрх эдлэгч үүрэг хүлээгч гэдэг нь ямар нийгмийн харилцаанд оролцсноос хамаарат бас хувирдаг байх нэ гэдгийг эндээс бид харж байгаа. За тэгээ энэ дээр гол агуулга нь одоо хэдүүлээ гарна. Ер нь эрх эдлэгч үүрэг хүлээгч гэдэг маань энэ гол зүйлийн хүний эрхийн үзэл баримтлалын гол зүйл болж идэг. Тэгэхээр нөгөө талаар эрхээ эдлэгч нарын хувьд бол бусдын эрхийг бас хүндэлж зөрчихгүй байх үүрэг хүлээдэг тий. Та бүхэн сонсч ирсэн. Миний эрх бусдын эрхээр хязгаарлагдана. Нөгөө талаар би эрхээ эдлэхдээ бусдын эрхийг халтахгүй, бусдын эрхийг зөрчихгүй байх үүргийг би бол хүлээж байгаа. Эрх эдлэгчийн хувьд. Үүрэг хүлээгчийн хувьд бол би мэдээж хэрэг төрийн нэр өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа хувьд би үүргээ сайн биелүүлэх ёстой. Үүргээ би ёс зүйтэй, ёс суртахуунтайгаар би гүйцэтгэх ёстой. Хэрвээ би үүргээ биелүүлээгүй байх юм бол надад яах нь хариуцлага үүснэ. За нөгөө талаар эрхлэгчнэрийн хувьд бол нийгмийн харилцаанд оролцох нь маш чухал гэж байдаг. Хэрвээ тухайн эрхлэгч өөрийнх нь ямар эрх зөрчигдөж байгааг мэдгүй байх юм бол эрхээ шаардах чадвар тэр хүн суухгүй. Харин өөрөө нийгмийн харилцаанд оролцоод би ийм эрхтэй гэдгээ мэдээд тухайн эрх нь зөрчигдөж байгаа тохиолдолд тэр эрхээ шаардж байгаа бол тухайн эрхлэгч маань өөрт нь эрхээ шаардах чадвар бий болж идэг байна гэж ойлгож байна. Үүрэг хүлээгчнэрийн хувьд яах аргагүй яах нь хөлбөрийн харилцаанд орж байгаа нөхцөлд бол хариуцлага гэдэг зүйл маш их чухал байж байдаг. Эрхлэгчнэрийн хувьд ямар тохиолдолд хариуцлага ярих вэ гэх юм бол
нөгөө нийгмийн харилцаанд оролцохдоо бусдын эрхэнд халдж байгаа бол бусдын эрхийг зөрчиж байгаа ах юм бол та хариуцлах үгүй. Хариуцлах үгүй. Гол үзэл баримтлал нь л ерөөс энэ гэждэг. Тэгэхдээ энэ одоо хүний эрхийн үзэл баримтлалын гол зүйл нь нөгөө л хүний эрхийн суурь зарчмуудад бол үндэслэдэг. Зарчмуудаа бас бид нар удирдлага болгох заашгүй шаардлагатай. За хүний эрхийг суурьсан хандлагын үндсэн шинжийг одоо хэдүүлээ харцгаая. За үндсэн шинж бол энэ 5 үндсэн шинжийн дээр бүрдэж байгаа. За нэгдүгээрт нь хүний эрхийн зарчим олон улсын гэрээ конвенцийг удирдлага болгох гэдэг нэг гол зүйл явж идэг. За энэ дээр тэгэхээр бид нар яаж түрүүн үздсэн тийм ээ бас дурдчихсан. За хүний эрхийн зарчим гэхээр мэдээж яриг нөгөө суурь 8-9 зарчим манай ороод ирнэ. За олон улсын гэрээ конвенцуудыг нэг номерт удирдлага болгоорой гэдэг энэ зүйлийг энийг бол хэрэглэх ёстой, хэрэгжүүлэх ёстой, хэм хэмжээг нь даах ёстой гэдэг үг байна. За дараагийнх нь ялгуурлан гадуурхгүй байх шинж орж ирж байна. Ялгуурлан гадуурхгүй байх гэдэг маань ерөөсө хэнийг ч ялгуурлан гадуурхгүй байхыг хэлж байгаа. Нэг талаар тэгш байхыг хэлж байгаа тийм. За нөгөө талаар ялгуурлан гадуурхалт хэн өртөж болзошгүй гэдэг асуудал гарч ирдэг. Монгол улсын үндсэн хуулийн дээр бол заасан байдаг тийм. Хүнийг үндэс угсаа, шашин шүүтлэг, үзэл бодол, харагдаж байгаа байдал, хүүсээр нь, насаар нь тийм ээ, эрүүл мэндийн байдлаар нь хүнийг ялгуурлан гадуурхахыг бол хориглосон залттай. Гэтэл эрүүгийн бас шинжилгээ хариулгаар баталсан эрүүгийн хуулийн дээр бол бас 14-р зүйл дээр Монгол улс анх удаа ялгуурлан гадуурхал гэмт хэрэг юм а гэдгийг хуульчилсан. 14-р зүйл дээр. Тэндээ төрийн албан тушаалтан тийм ээ албан тушаалтан албан үүрэг гүйцэтгэх явцдаа хүнийг үндэс угсаа, шашин шүүтлэг, үзэл бодол, харагдаж байгаа байдал, хүйс, эрүүл мэнд тийм ээ за хөгжлийн бэрхшээл дээр нь хүүсийн чиг баримжаа, бэлгийн чиг баримжаагаар нь ялгуурлан гадуурхах юм бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр ийм залттайгаар гэмт хэрэг тооцож байгаа. Ийм зохицуулт бол орж ирсэн. Тэгэхээр ялгуурлан гадуурхгүй байх гэдэг бол маш гол зүйл. Ягаад тэгэхээр хүн болгон ялгаатай. Яг тань шиг нэг хороо дээр хаанч байхгүй. Тэгэхээр хүний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхөөс хүний эрх өөрөө эхэлж байгаа. Тийм учраас энэ ялгуурлан гадуурхгүй байх гэдэг бол маш үндсэн суурь шинж буюу зарчмын нэг зүйл зайшгүй болоод байгаа. За энэ дээр яг хүний эрхээс суурьсан хандлага маань гол зүйл ямар мессеж өгдөг вэ гэх юм бол эмзэг бүлэгт илүү их анхаарлаа хандуулаа гэж. Эмзэг бүлэгт ялгуурлан гадуурхаж болзошгүй эмзэг бүлэгт илүү их анхаарал хандуулаа гэж. Тэгэхээр эмзэг бүлэг гэдэг нэг юм л бид нар нэг хэдэн хүмүүсийг хийх гэдэг байна. Эмзэг бүлэгт юу ямар хүмүүс хамааруулдаг юм. Тэгээ ингээд бид нар асуухаар хэдэн үнэ л хэлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй тийм ээ. За өндөр настан, өрх толгоолсон эмэгтэй, бэлэвсэн эмэгтэй ч гэдэм үү. За ядуу тийм ээ. За үндэсний цөөнх, бэлгийн цөөнх тийм ээ. За эрүүл мэндийн хувьд гэршгүй өвчтөй ч гэдэм үү. За ямар нэг нийгмээс халамж авч болзошгүй нөгөө хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа ч юм уу. Яг ийм хүмүүсийг бид эмзэг бүлэгт хамааруулах гэдэг. Яагаад тэгэхээр энэ хүмүүс нийгмийн харилцаанд оролцохоос гадна үлдчих гэдэг. Эрхээ эдэх боломж нь тэр хүмүүст очихгүй байгаад байдаг. Тэгээ ямар эрхтэйгээ мэдэхгүй байгаад байдаг. Тийм учраас энэ хэсэг хүмүүсийг бид эмзэг бүлэг гэдэг энэ нэр томьёор оруулах гэдэг. Яг хандлага маань өөрөө тэгж хэлчихсэн. Харин бид эмзэг бүлэг гэж энэ эмзэг бүлэгт орсон гэдгээр тэр хүмүүс илүү хэмзэглэгч юм билүү те. Нэг талаар бодмоор. Яг тэгэхээр бид нар хүний эрх суурьсан хандлага ярьж байгаа учраас нөгөө хүний эрхийн мэдрэмж гэдэг зүйлийг бид нар ярьж байгаа учраас тэгэхээр эмзэг бүлэг гэдэг нэр томьёо заа тэр хүмүүсийг оруулах биш. Өөрөөр бас бид нар нэр өгч тусгай бүлэгч гэдэг юм уу. Нэг бол илүү их одоо эрхийг нь илрүүлэхэд илүү их анхаарал хандуулах ч гэдэг юм уу те. Ийм зүйлээр бас бид нар энийг илэрхийлж болмоор санагдтыг. За тэгэхээр эмзэг бүлэгт энэ хүмүүст илүү их анхаарлаа хандуул гэдэг л зүйл. Яагаад тэгэхээр хүний эрх суурьсан хандлага тодорхой хэсэг хүмүүсийн эрхийг хангаад одоо бусад хүмүүсийн эрхийг нь хангахгүй үлдээх зүйлээр хүлээн зөвшөөрдөггүй. Гол нь бүхэл хүмүүсийн эрхийг хангах, хамгаалах, хүлэн дэмжих энэ үйл ажиллагаанд чиглээ гэдгийг энэ хүний эрх суурьсан хандлага бидэрт хэлээд байгаа. Нэг ч хүнийг орхихгүйгээр харин ялгарлан гадаж бодсошгүй хүмүүст илүү их анхаарал хандуулж тэднийг нийгмийн харилцаанд оролцуулж тэдний эрхийг идэх боломжийг хангуулаад гэдэг энэ зүйлийг бидэрт хэлээд байгаа. За дараагийнх нь эрх мэдэлж буюу чадахжуулах гэдэг шинж байна тийм. За тэгэхээр хүмүүс эрх мэдэлжүүлэх гэхээр нөгөө төрийн албаа хаагч нар юм уу, нэг бол үр хүлээгч нарыг ч юм уу, нөгөө эрх мэдэлтэнгүүдийг илүү их эрх мэдэлжүүлэх гэдэг байгаа юм шиг санаад байдаг, бодоод байдаг, хараад байдаг тийм. Үгнээс нь. Гэтэл үгүй энэ эрх мэдэлж гэдэг бол ерөөсөө эрх мэдлэгч нарыг эрх мэдэлжүүлэхийг хэлээд байгаа.
Тэр хүмүүсийг эрхээ эдлэх тэр боломжоор нь яаж хангах юм? Ямар эрхтэйг нь яаж хүлэн дэмжиж мэдрүүлэх юм? Эрхээ зөрчигдсөн тохиолдолд хаана хандах юм? Эрхээ яаж сэргээх юм? Зөрчигдсөн эрхээ яаж охирлыг барагдуулах юм гэдэг. Энэ асуудлууд ерөөсөө л энэ эрх эдлэгч нарын хувьд яах нь эрх мэдлэх асуудал гэж байдаг. Хүн эрхээ мэдхгүйгээсээ болоод зөрчсөн эрхээ хаана хандаж сэргийлэхээ мэдхгүйгээсээ болоод яах нь эрх нь улам их цаашлаад олон эрхүүд зөрчих суурин тавигдаад байдаг. За чадахжуулах гэж байгаа. За чадахжуулахын хувьд бол үүрэг хүлээгч нарыг илүү их чадахжуулахыг бас зорддог. Тухайлбал тухайн төрийн эрх бүхий субъект юм уу төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулж байгаа төрийн албан агч маань тухайн ажлаа тийм үү чанартай тийм ээ за тодорхой хүртээмжтэй бүтээлчээр сайн ажиллах нөгөө талаар хувь хүний ёс суртахуунтай за ёс зүйтэй хүн чанартай ажиллахыг л өнөөдөр хэлээд байгаа. Хэрвээ тэгж ажиллаж чадахгүйгээр ямар нэгэн алдаа гаргах хүний эрхийг зөрчөх тийм ээ энэ тохиолдолд бол хариуцлага хүлээх ёстой. Тэгэхээр тухайн хүмүүсийн эрх эдлэгч үүрэг хүлээгч маань аль нь эрх мэдлжиж, аль нь чадахчиж энэ эрхээ суурьсан хандлага чинь хүний эрхийг ингэж хамгаалсан юм байна. Хүний эрхийг хүлэн дэмжсэн юм байна. Хүний эрхийг хангахын төлөө илүү их чиглэж байгаа байна гэдгийг л бид нар мэдэх ёстой. Тэгжээж бид нар эрхээ суурьсан хандлагаар үйл ажиллагаагаа явуулна, бодлого хөтөлбөр төлөвлөгөөгөө боловсруулна, байгууллага дотооддоо төлөвлөгөөгөө гаргана, үйл ажиллагаагаа явуулна. Тэр чинээгээр яах вэ? Хувь хүн өөрөө өөрчлөгдөнө, байгууллага өөрчлөгдөнө, нийгэм өөрчлөгдөнө, аймаг сум орон нутаг хөгжинэ, улс орон хөгжинэ. Гэтэ энэ маань өөрөө хөгжлийнхөө зөв голдор руу явж гинэ л гэж хэлээд байгаа юм. За дараагийнх нь оролцоо ба тэгш хамруулах. За тэгэхээр оролцоо гэдэг үгийг бол зайлшгүй байна. Яагаад тэгэхээр өнөөдөр бүх хүмүүсийг оролцоонд тэгш хамруулахыг л зорж байгаа. Тухайлбал эмэгтэйчүүдийн эрхийн асуудал өнөөдөр ярьж иж эмэгтэйчүүдтэй холбоотой ямар нэгэн бодлого хөтөлбөр төлөвлөгөө үйл ажиллагаа боловсруулах гэж нэг бодлогын баримт бичиг боловсруулах гэж эмэгтэйчүүдийн оролцоог хангахгүйгээр тэр хэдэн хүмүүс суугаад гаргаж байгаа бол энэ маань өөрөө оролцоог ямар ч хангаагүй тэр хүмүүсийн эрхийн дуу хоолой тэр хүмүүсийн оролцоо тийм ээ дуу хоолой нийгэмд эзэлж байгаа байр суурь бүх юмыг тусгаж чадахгүй байна гэсэн үг. Мөн ялгаагүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар ч юм уу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулсан ямар нэгэн бодлого хөтөлбөр төлөвлөгөө үйл ажиллагааг нэвтрүүлэх гэж байгаа бол тэр хүмүүсийн дуу хоолой тэр хүмүүсийн оролцоо тэр хүмүүсийн үзэл баримтлал тийм ээ тэр хүмүүсийн эрхийн асуудлыг бид нар тавихгүйгээр оролцуулахгүйгээр сонсохгүйгээр ямар нэгэн эрхэт суурилсан хандлагаар бид нар үйл ажиллагаа явуулж чадахгүй. Тэр бодлогын баримтч маань тийм байж чадахгүй. Яагаад тэгэхээр тэр маань яаж гэнэ өрөөсгөл болно. Тийм учраас энэ хүмүүсийн оролцоог нэг номерт нь хангаач. Нэг номерт нь тэр хүмүүсийг тэгш хамруулаач. Энэ бүх үйл ажиллагааг хийгээч. Яг олон зүйл дээр ажиглагдаг л та практик дээр амьдрал дээр тий. Үгүй тэгээд хорон дээр бид нар зар тавьдаг. Хүмүүсийг өөрснийхөө эрхийнхаа төлөө, өөрснийхөө ямар нэгэн үйл ажиллагааны төлөө, хөтөлбөрийн төлөө ямар нэгэн ажил эхлүүлэх гээд бид нар оролцоог хангахын төлөө өндөр наснуудаа урьдаг, эмэгтэйчүүдээ урьдаг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ урьдаг. Тэд нар ирдэггүй, өөрснөө оролцдоггүй шүү дээ. Тийм учраас бид нар тэгэл яах юм цаг хугацаатай амиг хийхээс аргагүй байдалд хүрээд бид нар хийдэг гэдэг хариултыг бас төрийн албан агч нар маань өгдөг. Гэвтэл бид нар оролцоог яаж оролцуулах вэ гэдэг дээр бид нар анхаарал хандуулах хэрэгтэй тийм. Зүгээр тэр хорон дээрээ ч юм уу баг дээрээ нэг зар тавиад тэгээд тэр зарыг хэдэн хүн олж унших уу? Тэр зарыг уншсанаар хэдэн хүн оролцож байгаа вэ гэдэг дээр бид нар дүгнэлт өгөхтэй гол нь биш. Оролцоог тэгш хамруулахын төлөө олон аргачлалыг бид нар хэрэгжүүлж болно. Энд чинь л өөрөө нөгөө талаар эрхэс суурьсан хандлага маань өөрөө болж ийн гэсэн үг. Тухайлбал одоо хөгжлийн бэрхшээлтэй хүн гэрээсээ гарах боломжгүй байх бол уцаар ярьдаг байж болно. Тийм ээ гэрт нь очиод хилдэг байж болно. Нэг бол байнгын үйлчлүүлдэг дэлгүүрүүдээр нь зар түгээдэг байж болно. Тийм ээ. За нөгөө талаар мессеж өгч болдог олон зүйлээр хийж болно. Бүх хүн цахим ертөнц байдгүй гэдэг. Тэгэхээр энэ маань өөрөө олон аргуудыг бид нар хэрэгжилж оролцоог хангуулах хэрэгтэй. Тэгэхгүйгээр өөрсдөө тэр үед оролцдоггүй маа, ирдэггүй маа гэдэг байдлаар бид нар хандаад хам бол бид нар хизээч эрхэс суурьсан хандлагаар үйл ажиллагааг явуулж чадахгүй. Тэр хүмүүсийг оролцоод, тэр хүмүүсийн дуу хоолойг, тэр хүмүүсээ өөрснийг чадварчуулах, тэр хүмүүсийн нийгмийн харилцаанд оролцох боломжоор нь бид нар хангахад чиглэсэн ажлуудыг бид нар хийж чадахгүй байна л гэж хэлнэ. За дараагийнх нь хариуцлагатай байх зарчим, тийм үндсэн шинжийн нэг зарчим болж байна. Хариуцлагын төвшөнд бол эрхлэгч үүрэг хүлээгч нарын аль алинх нь хариуцлагын төвшин яригдана.
Одоо тухайлбал эрх хэдлэгчийг бид нар оролцоог нь хангаад шүү дээ. Одоо хөгжлийн бэрхшээлтэй өндөр настай хүмүүстийг оролцоог нь хангаад бүх арга зүйгээрээ бид нар хангасаар аваад тэр хүмүүсийг өөрснийх нь төлөө зүйл хийх гээд ямар нэгэн төлөвлөгөө үйл ажиллагаа боловсруулах га тэр үйл ажиллагааг нэвтрүүлэх гээд бид нар хичээгээд байдаг. Гэтэл тэр хүмүүс өөрснөө үнэхээр оролцоод бидэртэг шавруулахын төлөө олон зүйлийг хийсэн боловч өөрснөө оролцохгүй байгаад өөрснөө хамрагдахгүй байгаад харин дараа нь энэ юу болоод байгаа бидний эрх зөрчигдлөө, миний эрх зөрчигдлөө, би энийг сонсоогүй, би мэдээгүй, тийм ээ. Ийм зүйл гарах юм бол харин эрхлэгч нар өөрснөө бас хариуцлах үлээх. Өөрснийх нь хариуцлагатай байх тэр зүйл байхгүй байна гэсэн үг. Яг тэр оролцог хангахын үднээс ажлуудаа хийчихлээ шүү дээ. Гэтэл тэр хүн мэдсээр ээжж өөрөө хүсээгүй, өөрөөр боломжоо эдлэхийг бодохгүй, тийм ээ, өөрөөр чадахчгүй, өөрөө эрхийн хандлалөө дуурахгүй байгаа энэ тохиолдолд эцэст нь дараа нь өөрийнх нь эрх зөрчигдлөх юм бол тухайн эрхлэгч өөрийнх нь хариуцлагын асуудал яригдана. Үүрэг хүлээгч харин оролцог хангахгүйгээр хэрвээ шууд асуудлыг шийдвэрлээ тухайн хүмүүсийн эрхийг зөрчиж байгаа бол яах аргагүй үүрэг хүлээгч хариуцлага хүлээнэ. Нөгөө талаар ажил үүрэг дээр хариуцлага алдсан байж болно. Нөгөө талаар хүний эрхийг зөрчлийг өөрөө үйл ажиллагаа явуулахдаа зөрчсөн байж болно. Тэгэх юм бол үүргээ биелүүлээг бас болмаас үүрэг хүлээгч нар бол байнгын хариуцлагыг нь өндөржүүлэх, хариуцлагатай байлгах энэ зүйлүүдийг хэлээд байгаа юм. Тэгэхээр хүний эрх суурьсан хандлага маань яг энэ 5 үндсэн шинжин дээр тулгуурладаг. Энэ 5 үндсэн шинжийн тавуулангийн л бид нар өнөөдөр барьж энэ хүний эрх суурьсан хандлагын нэвтрүүлэх, энэ арга зүйг бий болгох энэ тал дээр бид нар анхаарч ажиллах хэрэгтэй. Хүний эрх суурьсан хандлагын одоо үндсэн шинж буюу зарчим болж байгаа зүйлтэй холбогдуулаад хэдэн зургийг харцгаая. Эхний харж байгаа зураг бол одоо хөгжлийн бэрхшээлтэй, тулгуур эрхтний бэрхшээлтэй тэрэгцэртэй эмэгтэй байна. Одоо энэнийг яаж нэг 3 талаас нь хүн өргөөд шатаар гарч байна. За тэгэхээр эндээс бид нар харъя. Энэ дээр хүний эрхийн зөрчил байна уу? Энэ нөгөө эрхэн суурилсан хандлага харагдаж байна уу? За нөгөө талаар нэг бол хэрэгцээний суурилсан хандлага байгаа мó гэл ингээл хэдүүл харъя. Нөгөө талаар үндсэн шинжийнхаа оролцоог харъя. Энэ хүнийг ямар нэгэн одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй холбоотой үйл ажиллагаанд оролцуулах гэж байна л да. За тэгвэл энэ тохиолдолд оролцуулахын тулд энэ хүнд хэрэгцээ шаардлага, оролцох хэрэгцээ шаардлага байсан уу? За байгаа юм байна. Хэрэгцээ шаардлага байгаа юм байна. За тэгвэл оролцуулахын тулд боломжийг яаж хангасан гэдэг дээр хэдүүл харцгаая. Тэгэхээр энэ эмэгтэйд таатай байгаа болов уу, таагүй байгаа болов уу гэдгийг бид нар бас хамгийн ихэнд дүр зургаар нь харж болж байна те. Нөгөө талаар мэдээж энэ тулгуур эрхтний бэрхшээлтэй ийм хүнд юу байх хэвээр энэ одоо тэрэгцэртэн зориулсан зам байх хэвээр те. Гэтэл энэ зам өөрөө байхгүй шүү дээ. Зам байхгүй учраас энэ шатаар гарахтаа яаж гэнэ хүмүүсээр өргүүлээд гарч байна те. Тэгэхээр нөгөө талаар эмэгтэй бол айцтай. Яагаад тэгэхээр энэ хүмүүс намайг алдаад унгаачих вэ? За би одоо энэ хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол тэгээ би ч одоо ингээ хөгжлийн бэрхшээлтэй хин нэг заавал тусламж авч байгаа гэл энэ тохиолдолд эмэгтэй сэтгэл зүйн хувьд юм уу айдас юм уу энэ зүйл бол энэ хүн бол ажиглагдж байгаа. Нөгөө талаар хүн өөрөө яваад орж боломжтой юм дээр заавал өндөр шатаар ингэж гаргаж байна. Энэ хүмүүс нөгөө талаар яаж гэнэ оролцог хангах гэдэг болно. Нөгөө талаар бас тусалж байгаа оролцоо юмд явж байгаа хүрэх гэж байгаа газар нас хүрэхийн тулд тусламж үзүүлж байгаа хүмүүс байна тийм тусламж үзүүлж байгаа. За нөгөө талаар эмэгтэй өмсөө хувцастаа ч гэсэн бас харахад бол тийм тийм эмэгтэй хүн одоо өмд өмсөөгөө тохиолдол бүгд тохиолдолд олон ирчүүдээр өргүүлээ явахад бас өөрт нь хэр тааламжтай байх уу ч гэдэг юм уу. Ингээ бодох юм бол бид нар энэ дээр хүний эрхийг суурилснаар харах юм бол нэлээд олон зүйл хэрэгцээ бол байна. За шат бол байгаа юм. Тэгвэл шатыг яагаад хийж болоогүй юм бэ? Энэ хүмүүсийн эрхийг хангахын төлөө, энэ хүмүүсийг оролцог хангахын төлөө бид нар тэгвэл хамгийн түрүүнд энэ хүмүүсийн дуу хоолойг сонсгож байгаа тэр зохион байгуулж байгаа үйл ажиллагаагаа болгож байгаа тэр байш маань, байр сав маань анхнаасаа л налуу замтаа тийм байршлыг бид нар сонгож болох байсан уу? Тэгсэн бол энэ хүмүүсийн тусламжтайгаа заавал шатаар явах байсан уу тий? Үгүй тэр замаараа ороод тэр нь ихтэй стандартын дагуу байх хэрэгтэй. Зүгээр одоо төрийн байгууллагууд ч юм уу яхаарахгүй ийм хөгжлийн биш тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулсан налуу замтаа байх хэрэгтэй гэдэг зүйлийг яриад байгаа. Нөгөө хэрэгцээг нь хараад байгаа байхгүй юу? Хэрэгцээ байгаа гэдгийг нь хараад байгаа. Тэгвэл хэрэгцээний тулгуурлыг хийгээд байгаа. Гэтэл тэр замаар тэрэгцэртэй энэ тулгуур эрхтний бэрхшээлтэй тэрэгцэртэй хүн хинийч тусламжгүйгээр ганцаараа жолоодод яваад орох тэр байгууллагад ороод төрийн үржлэг авах боломж байгаа юу гэдгийг бид нар олж харах хэрэгтэй. Хүний эрх суурьсан хандлага тэгж бид нар зөвлөж байна.
А гэтэл тийхгүйгээр заавал хин нэгнээ төрүүлээ тэрээ орж байгаа бол энэ эрхэл суурьсан хандлагаар хийгээгүй байна. Тэгвэл хэрэгцээ байгаа заавал энийг хийх ёстой гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зориулж ийм хий гэсэн ингээд хэдэн төгрөг төсвөлээд тэр налуу замыг хийчихдэг. Гэтэл тэр нь стандартын дагуу бус гэж хэлдэг. Мэргэжлийн хэлтийн байгууллага нь хүлээгээд авдаг. Хүлээгээд авсан гэж байгаа. Гэтэл стандартын дагуу бус юмыг мэргэжлийн хэлтийн байгууллага хүлээгээд авцсан уу? Стандартын дагуу бус байсан бол мэргэжлийн хэлтийн байгууллага яасан шаардлага тавиад тэрийг стандартын дагуу болгох шаардлагатай юу? За тэгэхээр бид нар бас бодох асуудал. Хэрвээ тэр стандартын дагуу хам бол өнөөдөр хүн заавал хин нэгээр тэрнээ араар нь төрүүлээд хин нэгний тусламжтайгаар орж гарах тийм ээ төрийн үйлчлэгийг төрийн байгууллага руу орж төрийн үйлчлэгийг авах ёстой юу гэдэг асуудал бид нар эндээс бас харж байна. Тэгэхээр энэ маань өөрөө эрхэл суурьсан хандлага. Хэрэгцээг бид нар бий болгоод байгаа нэ яг нөгөө үйл явц үр дүнд нь бид нар ач холбогдол өгөхгүй байна шүү. А гэтэл эрхэл суурьсан хандлага маань энэ үйл явц нь ямар юм? Тэр орж байгаа тэр процесс хүний эрхийг хангаж байгаа юм уу? Энэ хүмүүсийн орох боломжийг бид нар эрхэл суурьснаар анхаарлаар хандуулаад боломжийг нээж өгч чадж байгаа юм уу? Тухайн хүний эрх зөрчигдөхгүй байгаа мó гэдгээр бид нар үйл явцыг анхаарсан юм уу? Үр дүн нь ямар юм? Тухайн байгууллагад хэдэн хөгжлийн бэрхшээлтэй юм хүмүүс чөлөөтөө оролцож дуу хоолойгоо өргөж тийм ээ нийгмийн харилцаанд оролцож байгаа гэдэг талыг бид нар харах ёстой. Тэгэхээр яа хаагүй эрхэл суурьсан хандлага бол зорилго, үйл явц, үр дүн гурав юмаа гэдгийг бид нар эндээс харж байна. Тэгэхээр хэрэгцээ суурилж юм хийж байгаа бол бид нар нөгөө хүний эрхийг зөрчиж боозошгүй, хүний эрхийг хангах үйл ажиллагаагаа бол хангалтгүй хийж байна л гэж эндээс бид нар харна. За дараагийн зургийг хараа хэдүүлээ. За дараагийн зураг. За энэ нөгөө Монголд 100 болдог тийм ээ 100 намар болдог одоо үйл явдлууд шүү дээ. Одоо бороо их ордог. Орохороо заримдаа хэдэн өдрөөр дараалж ордог. За энэ тохиолдолд бид нар шууд л харж байгаа ах тийм. Ус зайлуулах хоолой гэж хүн болгон амандаа үлддэг шүү дээ. Энэ замууд станаараа ус зайлуулах хоолой байхгүй байгаа учраас л зам эвдэрч ийн хүмүүс одоо гэлгуурт хөлөндөө углаад туучж ийн тийм ээ үүрүүлээд явж ийн. Бид нар олон дүр зургийг одоо сошиал ертөнцөөс бид нар энэ 100 нодлон 100 эдэр бол бид нар харж ирсэн. Тэгсэн хэдий боловч энэ маань өөрөө нэг талаар яахаар бол хэрэгцээ суурьсан. Зам байх ёстой юу? Байх ёстой. Замаа бид нар шийдчихэд байна. Тэгвэл эрхсүүлж чадсан юу? Энэ замаар чинь хүний хувийн өмч олох гэж байна уу? Төрийн өмчж болох гэж байна уу? Ямар нэгэн тээврийн эрхсэл бас л энэ замаар явна. Гэтэл энэ тээврийн эрхсэл маань явж байгаад үер усны энэ аюулд ороод тээврийн эрхсэл маань эвдрэх тийм ээ засварлах боломжгүй болвол тухайн хүний өмч яах нь вэ? Тухайн өмч хөрөнгө эд хөрөнгөд ямар хохирол учрах вэ? За цаашлаад бүр цаашлах юм бол үер усны аюулууд байгаад байдаг тий. Одоо нөгөө гэр хорооллын айлууд гэр нь урссан ч байт юм уу, эд тогшил нь усанд автсан ч байт юм уу. Олон дүр зургийг бид нар харж исэн. Тэгсэн хэдий боловч энийг бид нар зүгээр л зам бол байх ёстой, замыг бол хийцэн гэдэг хэрэгцээ суурлаад байдаг. Гэтэл эрхэл суурьснараа энэ замыг бариад хэрэг ус зайлуулах хоолой байхгүй болвол энэ зам дээр бид нар явган хүний замыг шийдээгүй болвол тийм ээ энэ ямар олон хүний эрх зөрчих болзошгүй байна. Энэ замаар зорчиж байгаа явж байгаа хүмүүсийн ямар эрхүүдийг бид нар эдлүүлэх боломжийг нь бид нар харах ёстой юм бэ? Ямар эрхүүдээ эдэлж болох юм бэ? Нөгөө талаар энэ хүмүүс яаж аюулгүй байх юм бэ гэдэг нөгөө зүйл гарна. Тэгэхээр нөгөө аюулгүй байдал хөгжил хүний эрх гурвч холбоотой байна гэдгийг бид нар бас энэ зураг бидэрт баталж харуулж байна тийм. Тэгэхээр энэ маань одоо хэрвээ нөгөө эдийн засгийн хариуцлагаараа буцаал орно. Одоо замыг анханасаа ус зайлуулах хоолойтой ч юм уу ус зайлуулах ямар нэгэн техникийн дэвшлэр ч юм уу ямар нэгэн зүйлийг шийдэггүй тохиолдолд яаж гэнэ дахиад энийг шийдэхийн тулд дахиад төсөв мөнгө гарна, дахиад тооцоол гарна, дахиад төсөв гарна, дахин ажил гарна. Тэгснээрээ энэ цаг хугацааны хувьд алдагдaltaй тийм ээ нөгөө талаар хүртээмжгүй болж байдаг, чанаргүй болж байдаг. За тэгээд эдийн засгийн хувьд яаж гэнэ дахин мөнгө төслөөд ахаа дахин зардал гарч байгаа. Гэх жишээ. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа ерөөсөө хэрэгцээ буюу халамжаар суурилсан хандлага бол Монголд хэрэггүй. Тийм ээ Монгол улсын хэмжээнд бол одоо хэрэггүй гэдгийг олон улсын түвшин бол зарлчлаа шүү дээ. Улс орон бүр халамжид буюу хэрэгцээ суурилсан хандлагыг бол чиг баримжаа болгох хэрэггүй. Харин эрхэл суурилсан хандлагаар бодлого хөтөлбөр төлөвлөгөө үйл ажиллагаагаа хийгээ явах юм бол бид нар хөгжлийнхаа зөв голдрлуу нөх хүн төвтэй хөгжил рүүгээ хүнээ хөгжүүлсэн энэ зүйл рүүгээ бид нар илүү их ойртож байна. Хөгжлийнхаа зөв голдрлуу явж байна гэдгийг л эндээс бид нар хараад байгаа. Хэлээд байгаа. За дараагийн зургийг харъя. Энэ бол орон нутагт. За орон нутагт яасан бэ гэсэн чинь 10 жилийн хүүхдүүд энэ гарцыг ингэж сайн дураараа 3D гэдгээр ингэж засарлж байгаа зүйл байдаг.
байгаад. Гэтэл гарцыг хин хийх ёстой юм. 10 жилийн хүүхдүүд өөрөө хэрэгцээ гарцвал байх хэрэгцээтэй юу? Хэрэгцээтэй. Гарцаар хүн гарах юм бол аюулгүй байдлаа хангагдана тийм үстэй. Мөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлнэ, хөдөлгөөнийг зохицуулна. Хүний аюулгүй байдал, эрүүл мэндийн мэдтэй холбоотой олон эрхийн асуудлыг бид эндээс энэ гарцтай холбож харж болно. Гэтэл энэ гарцыг яхаарахгүй стандартын дагуу зохион байгуулалттайгаар техникийн нөхцөлтөөр тийм ээ эдийн засгийн төлөвлөлөөд ингээд энийг бол хийх ёстой. Гэтэл өнөөдөр сургуулийн хүүхдүүд өөрснийхөө санаачлагаар тийм ээ энийг өөрснөө мөнгө нийлүүлж будаг аваад ингээ хийж байгаа. Ийм л дүр зураг өнөөдөр Монголд бол их байж идэг. Энэ маань нөгөө талаар яаж гэнэ вэ? Хэрэгцээ байгаа учраас хэрэгцээнд суурилсан зүйлээр л хүмүүс юм хийгээд байна. Гэтэл эрхэл суурилсан хандлагаар хийх юм бол илүү өргөн ойлголттой, илүү олон хүний эрхийг хангасан тийм ээ зөрчлөөс хамгийн гол нь хүний эрхийн зөрчлөөс өрсөн сэргийлэх энэ урдч нөхцөлийг бид нар бий болгож чадах юм. Тийм бол энэ хүмүүсийн амьдрал дэвшлэх юм. Нөгөө талаар эрхээ эдлэх тэр суурь боломж нь илүү их нээлттэй болох юм. Нөгөө талаар эрх гэдэг маань хүчирхийллээс ангид байх. Хэрэг эрхэн зөрчигдсөн байх юм бол тэрийг сэргээх хамгаалахад гол зүйл нь чиглэж байгаа шүү дээ. Хэрэгцээ гэдэг маань зүгээр л яг нь тэр хэрэгцээг хангах ёстой. Хэрэгцээг шатлсан хэлбэрээр биелүүлж болно. Тийм ээ? Хэрэгцээ бол эрх шиг байх ёстой зүйл гэж үздэг. Эрх бол өөрөө оршихтойр тогтдог. Энэ л ялгаатай зүйл гэдгийг эндээс бид харж байна. За тэгээд энэ хүний эрхээс суурьсан хандлага маань ямар үр дүн авчирдаг вэ гэх юм бол эндээс энэ схемээс бид нар харж болно. Мэдээж эрэг үр хүлээлгч эрхэлэгч гэдэг хоёр субъектыг бид нар яриад байгаа. Бүх хүн энэ хоёр субъектэд нийгмийн харилцаанд оролцсноор хувираад байгаа тийм ээ. Тэгэхээр хүний эрхийн зарчим гэдэг зүйлүүдэд бид нар мартаж болохгүй. Нөгөө тэгш байх, ялгарлан гадарахгүй байх, хүн өөрөө үн цэнтэй нэр төртэй байх, хүний эрх түгээмээс хашгүй байх тийм ээ. За тэгээд хүний эрхийг зөрчих юм бол хариуцлага тооцдог байх. Тийм ээ. Энэ зүйлүүд маань хүний эрхийн зарчим болж байдаг. Тэгэхээр энэ хүний эрхийн зарчмыг бид нар нэгдүгээрт нь удирдлага болгооч. Энэ зарчмыг бид нар эрхээ эдлэхдээ нийгмийн харилцаанд оролцохдоо бид нар мөрдөөч. Төрийн албан хаагч нар төр өөрөө энэ зарчмыг үндэслэж үйл ажиллагааг суурь болгооч. За ингэх юм бол үр хүлээлгчдийн хариуцлагыг нь хамгийн гол нь нэмэгдүүлснээр тэд нар үүргээ маш сайн биелүүлдэг болно. Нэг. Хоёрт нь эрхэлэгч нар эрхээ шаардах чадвар бий болсноороо тэдний эрхээ шаардахыг бид нар дэмжиж чадна. Дэмжих юм бол тэд нар маш их эрхүүдэд зөрчиж байгаа мэддэг болно тийм. Энэ маань гол зүйл ээж байдаг. Эндээсээ ямар өөрчлөлт гарах вэ гэх юм бол маш олон зүйлүүд орчны өөрчлөлт гарна. Тухайлбал нэг зам барьсан ч гэсэн явган хүний замыг барьж гин, гац тэмлэгийг нь хийж гин, гэрлэн дохоог нь хийж гин тийм ээ. Энэ зүйлүүд нь орчны хувьд яаж гин өөрчлөлт гарч байна. За зохион байгуулалтын хувьдаас өөрчлөлт гарч болно. Тухайн үйл ажиллагааг явуулахдаа зохион байгуулалтын хувьд яаж гин бас өөрчлөлтөд оруулж болно. Эрхэн ялгалан гадарч бодсохгүй хүмүүсээ илүү их оруулдаг ч юм уу тийм. Тэр хүмүүс чиглэсэн илүү их үйл ажиллагааг явуулдаг ч юм уу. Тэр хүмүүсээ эрхэн эдлэх тэр боломжийг нээж өгөх ч юм уу. За хуулийн хүрээнд ч гэсэн хуулийн шинжилтээр ч гэсэн гарна. Хуулийн төсөл боловсруулах янз бүрийн хууль боловсруулалтад ч гэсэн хүний эрхийн үндсэн зарчмуудад бид нар зөрчихгүй байх үндсэн зарчмуудад нийцүүлэх. Олон улсын гэрээ конвенцийг хэрэгжилтийг бид бас тусгах тийм ээ. За нөгөө талаар хууль эрх зүйн хувьд хүний хууль эрх зүйн зохицуултыг хүний эрхийг нийтдээ байх, эрхэл суурилснаар нийцүүлэх гэдэг энэ зүйлүүд байж болно. За эдийн засгийн хувьд ч гэсэн өөрчлөлт гарч ирнэ. Нөгөө 2-3 төлөх биш. Анханасаа нөгөө бодлогын баримт чиг хөтөлбөр төлөвлөгөөч хүний эрх суурилсан хандлагаар явцсан учраас эдийн засгийн хувьд хэмнэлт гарна. Эдийн засгийн хувьд акт дэвшил гарна, тийм ээ. За мөнгө санхүүтэй холбоотой ч гэсэнтэй зөв зохион байгуулалтанд бид нар орж ирнэ. Санхүүгийн нөгөө сахилга хаттай болно гэдэг зүйл гарна. Техникийн хувьд ч гэсэн дэвшил гарна. Техник том төхөөрөмжөө бид нар сайжруулж болно. Техникээ тухайн зүйлтэйгээ бид нар маш сайн уялдуулж чадна гэх жишээтэй. За нийгэм соёлын хүрээнд ч гэсэн маш олон зүйлүүд гарна. Нийгмийн хүрээнд нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх гарна. Нэгнийхээ эрхийг хүндэтдэг байх зүйлүүд гарч ирнэ. Мөн соёлтой хүний эрхийн соёл суун, хувь хүнийхээ хувьд мэдрэмжтэй болно. Хүн өөрийнхөө хандлагыг өөрчлөөд ирэх юм бол нийгэм тэр чигээр хандлага нь өөрчлөгдөнө. Тийм ээ? Энэ чинь өөрөө хүний эрхийн соёлыг бид нар бэхжүүлж байгаа. Хүний эрхийн мэдрэмж хувь хүн дээр сууж байгаа. Хүн дээлтэй олон сайхан үйл ажиллагааг бид нар явуулна. Ингэснээрээ ерөөсөө гол зүйл нь хүмүүсийн амьдралд маш сайхан эерэг өөрчлөлт гарахыг хэлээд байгаа. Эерэг өөрчлөлт гарна. Угаасаа энэ хүний суурьсан хандлагын хөгжлийн үр шимийг хүртэх чинь хүн байх хэрэгтэй байхгүй юу? Хүн байх хэрэгтэй. Тэрнээс тодорхой нэг эрх мэдэлтэй юм уу? Тодорхой нэг албан тушаалтай юм уу? Нөгөө
элитүүд юм уу гэж нэрлэдэг байдаг элитүүд үү? Биш. Ерөөсөө л жинхэнэ арт түмэн иргэд энэ хөгжлийн үр шимээс хүртснээрээ тэр хүмүүсийн амьдралд эрг өөрчлөлт гараад тэр хүмүүс яаж гэнэ ядуурал үлсгэлэн тийм ээ эдийн засаг эрх боломж бүх юмнууд нь дэвшилж ирэх ийм л өөрчлөлтийг бид нар авчрахын тулд энэ эрхэс суурьсан хандлагыг өнөөдөр бүх бодлого хөтөлбөр төлөвлөгөө үйл ажиллагаа бүх юмдаа нэвтрүүлээч, тусгаач, хэрэгжүүлээч, биелүүлээч, удирдлага болгооч гэдгийг л зориод байгаа. За тэгээ доктортой хөгжлийн зорилго гэдэг бид нар бүгд мэднэ те. Доктортой хөгжлийн зорилго. Энэ бол 2015 оны 12 сард нэгдсэн үндэсний байгууллагын бас батлагдсан. 17 зорилго 169 зорилтын хэмжээнд гарсан. Ингээд 2016 оны 1 сарын 1-ээс олон улсын түвшинд дэлхийн бүх улс орнууд хэрэгжүүлж эхэлж байгаа. 2016 оны 1 сарын 1-ээс. Тэгэхээр одоо өнөөдрийн байдлаар 4 жил болж байна тийм. Монгол улсын хэмжээнд бол 2015 онд хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиа баталсан. Мөн 16 онд энэ доктортой хөгжлийн үзэл баримтлалаа бас баталсан улс. Энэ доктортой хөгжлийн үзэл баримтлалаа яхааргүй энэ доктортой хөгжлийн зорилго 2030 гэдэгтэйгээ нийцүүлсэн. Тэгэхээр 2030 он хүртэл дэлхийн улс орн бүгдээрээ хэнийг ч орхихгүйгээр бүгдээрээ хамтдаа хэнийг ч орхихгүй гэдэг үг гол зүйл болж байгаа. Хэнийг ч орхитуулахгүй нөгөө хөгжлийн бэрхшээлтэй, нөгөө ядуу, тийм ээ, нөгөө эмзэг бүлэг гэж бидний нэрийдэд байгаа. Энэ хүмүүсийг ч гэсэн хэнийг ч орхихгүйгээр эрэгтэй, эмэгтэй, өндөр настай бүх хүмүүсийг орхихгүйгээр яг 2030 он гэхэд бид нар яах нь энэ доктортой хөгжлийн зорилгоор бүгдээрээ хөгжиж, дэвшиж, эрхээ идэх боломжоор хангагдсан ийм сайхан нийгэм, ийм сайхан их дэлхийг хамгаалын аврыг гэсэн ийм зүйлээ бид нар нэгдэж байгаа. Тэгэхээр бид нар эндээс харах юм бол нэлээд олон нь бол дандаа хүний эрхтэй холбогдож байгаа. Тухайлбал ядуурлыг бууруулах байна, үлсгэлэн зогсоох байна, эрүүл мэндийг дэмжих байна. Мөн гендерийн эрхцэж байдлыг хангах талаар байна, тийм ээ. За тэгээд унтны устай холбоотой, агаарын бохирдол холбоотой маш олон зорилт 17 зорилго тэрэн дотроо задрах юм бол 169 зорилтыг агуулж байгаа. Өнөөдөр Монгол улсын төрч гэсэн төрийн байгууллагууд бид нар ч гэсэндээ яг энэ доктортой хөгжлийн зорилгын хэрэгжилт ямар байгаа юм? Энийг биелүүлэхийн төлөө бид нар төлөвлөгөөндөө яаж тусах юм? Юуг хэрэгжүүлэх юм? Юун дээр анхаарах юм? Юу нь орхитод байгаа гэдгийг бид нар өнөөдөр яхаа анхаарлаа хандуулж ажиллаж байгааг сайшаалтаа байна. За тэгээд хэн хэрэгжүүлэх вэ гэдгийг бид нар эндээс харж болно. Тэгэхээр энэ ганцхан төрийн үүрэг биш байна. Тийм ээ? Нэг төрийн албан хаагчийн үүрэг биш байна. Маш олон субъектүүд энэ доктортой хөгжлийн зорилтыг хэрэгжилтийг хангахад оролцсон. Тухайлбал бүх яамд бусад төрийн байгууллагууд бүгд оролцож байна. Улс орнуудын засгийн газар өөрснөө хамтдаа оролцож байна. Төрийн бас байгууллагууд бас яаж гэнэ оролцох ёстой. За иргэд гэдэг зүйл бас байгаа. Иргэд тэгэхээр өөрснөө дуу хоолойгоо орох ёстой. Тэр өөрснөө эрхээ шалгах чадвартай болох ёстой. Өөрснөө чадахжуулах ёстой. Энэ зүйлүүд тийм. За олон улсын байгууллагууд байна. Ихтэй сургууль, судлаа шинжилгээний байгууллагууд хүртэл оролцсон. Тэгээ бусад холбогдох байгууллагууд. Тэгэхээр маш олон нөгөө хэнийг ч орхихгүйгээр тийм үү бүгдээрээ хамтдаа хөгжил дэвшилд урагшаа тэмүүлж байгаа гол зүйл чинь л энэ. Бүгдээрээ л хамтдаа энэ хөгжлийн бодлогын энэ баримт бичгийг бид нар хэрэгжүүлж, биелүүлж үр дүнгийн үзэх нь л чухал байна. За тэгэхээр хөгжлийн хөтөлбөр хууль дүрэн боловсруулалтаа юуг анхаарах вэ гэдгийг одоо хэдүүлээ эндээс харж байна. За тэгэхээр хүний эрхийн зарчим гэдэг зүйл маш их яригдж байна тийм. Тэгэхээр бид нар бүгдээрээ л мэдэх бах хүний эрхийн зарчим. Нэгдүгээрт нь нөгөө хүн үнцний нэр төртэй байх, тэгш байх, ядуурлан гадуурхгүй байх, хариуцлагатай байх, түгээмэл салшгүй байх гэдэг энэ зарчмуудын маань хэлээд байгаа юм. Тэгэхээр энэ зарчмуудаа нэгдүгээрт нь яах нь удирдлага болгоно. Энэ зарчмууд дээр суурлаарай гэдэг санаа нэгт явж байна. Хоёрт нь төрийн үүргийг явж байна. Тэгэхээр альва төр тийм үү хүний эрхийг хүндэтгэх, хангах, хамгаалах гурван үүргийг хүлээж идэг. Одоо дөрөвдөх нь ахиц дэвшил гаргах гэдэг бас дөрөвдөх нэг үүрэг гарч ирж байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг бид нар ойлгомжтой тийм хүний эрхийг нэгдүгээрт нь хүндэтгэх, төр өөрөө хүндэтгэх хэрэгтэй. Ямар эрхийг нийлүүлэх гэж байгаа нь тэр эрхийнх нь хүрээнд төр хүндэтгээд хууль тогтоомж юм уу дүрм журамдаа тусгасан байхыг хүндэтгэх гэж хэлээд байгаа. Хоёрдугаарт нь төрийн хүний эрхийг хамгаалах үүрэг байгаа. Хэрвээ гуравдагч этгээдээс юм аль нэг этгээд тухайн хүний эрхийг зөрчсөн тохиолдолд төрийн хамгаалах механизм ажиллах ёстой.
тухайн эрхийн зөрчсөн хүнд хариуцлага тооцох юм уу? Эрхийн зөрчигдсөн хүнийхний эрхийг нь сэргээх юм уу? Хохирлыг нь багадуулах юм уу? Энэ зүйл бол зайлшгүй төрийн хамгаалах үүрэг дээр явж байдаг. Хангах үүрэг гэдэг маань юу гэсэн үг вэ гэх юм бол ерөөсөө төр иргэдийнхаа эрхийг хангахын төлөө илүү олон хялбаршуулсан, илүү олон боломж, арга замыг нээж өгч тийм үйлчлэгийг, тийм зүйлүүдийг бий болгохыг хэлж байгаа. Одоо тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан яасан налуу замын төрийн үйлчлэгийн төрийн байгууллагад байлгахыг хэлж байна. Илүү яаж яана наривчж орж ирж байна гэсэн үг хангахын төлөө. Тэгвэл харааны бэрхшээлтэй хүмүүс орж ирээд тухайн төрийн байгууллага юу хийж байгааг яаж мэдэх ёстой юм? Орж ирэхдээ л тэр харааны бэрхшээлтэй хүмүүст ахмаас сонсголтон зориулсан бичлэг, видео бичлэгүүд явж явах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр нөгөө видео бичлэг сонсголт нь явж явах юм бол тэр харааны бэрхшээлтэй сонсголоороо тухайн төрийн үйлчлэгээ төрийн байгууллагын үйл ажиллагааг сонсох боломжтой. Энэ маань өөрөө төр хангах үүргээ биелүүлж байна гэж үзэж байна. За тэгвэл сонсголын бэрхшээлтэй хүмүүст яах ёстой юм? Тэгвэл нөгөө дохионы сонсголын бэрхшээлтэй хүмүүст яаж нөгөө дохионы хэлмэрч маань ажиллаж явах ёстой ч гэдэм үү. Тэр маань өөрөө бичлэг хийгээд бас үзүүлж явах ёстой ч гэдэм үү. Мэдээлэл өгч явах ёстой гэдэм үү. Энэ зүйлийг илүү хангах тал дээр бол төр анхаарлаа хандуулдаг. Тэгээд ахиц твшил гаргана гэдэг маань тэр эрхийг өмнөх төвшөнд ямар байсан одоо цаашаа яаж илүү их олон хүний эрхийг хангах тал дээр идэвхжүүлэх тэр боломжийг нээж өгч байгаа гэдэг дээр л хэлээд байгаа. Тэгэхээр төр өөрөө ийм үүрэгтэй. Тэгэхээр төрийнхөө үүргийг бодороо гэсэн үг байна. Тэр хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулах та тийм ээ. За тэгээ эрэгтэй оролцоог хангана. Дахиад бид нар нөгөө эрхээс суурьсан хандлага гэдэг сэдв маань яг л оролцоо гэдэг зүйлийг дандаа чухалчилдаг. Оролцоог хангахгүйгээр яагаад тэгэхээр тухайн эрхийн асуудлыг мэдгүй хүмүүс хэрвээ тэр шийдвэр гаргаж байгаа бол эрхийн хүмүүс тэр хүмүүсийн өмнөөс дуу хоолой гаргаж байгаа бол шийдвэр гаргаж байгаа бол энэ маань өөрөө өрөөсгөл тухайн хүмүүсийн эрхийг бүрэн дүүрэн хангаж чадахгүй. Тийм учраас тэр хүмүүсийг оролцоог хангаж тэр хүмүүсийн дуу хоолой гаргаж шийдвэр гаргахад нь оролцуулах энэ гол зүйлийг бид нар хийгээч. Энэ оролцоог хангах нь маш чухал шүү гэдгийг хэлээд байгаа. Тэгэхээр энэ гурван зүйл дээр бид нар хамгийн гол нь хууль дүрм журм босруулахдаа анхаараач гэдэг санааг энэ дээр гаргаж байгаамаа. За тэгээд эцэст нь бол ер нь хүний эрхийн квадрат гэд нэрийддэг. Энэ маань юу гэсэн үг вэ гэх юм бол одоо хүнийг дөрвөн квадратын дөрвөн хэсэгт хуваасан байна. Англиад байна. Хэрвээ таны эрх зөрчигдөж байгаа бол та хохирогч, хэрвээ та бусдын эрх эрхчлөөнд халдаж байгаа бол гэмтэн мэдээж хүний эрхийг зөрчигч болох нь тийм ээ. Хин нэгэн бусдын эрхийг хохироож байхад та оролцоогүй бол дуураагүй бол та яах нь гэрч байх нь. Харин хин нэгэн бусдын эрхэнд халдахад зохих арга хэмжээг авсан бол та хүний эрхийг хамгаалагч байдаг гэж. Тэр хүн хин хүний эрхийг зөрчдөг вэ гэдгийг бид нар хамгийн түрүүнд хүн хүнийхээ эрхийг зөрчдөг штэ гэдэг хариултыг өгдөг тийм. Яа харахгүй бид нар нийгмийн харилцаанд оролцохдоо биенийхээ эрхийг зөрчиж идэг. Хэрвээ бид нар зөрчихгүй байх энэ хүн ч гэсэн надтай яг адилхан эрхтэй шүү. Энэ хүн ч гэсэн нийгмийн харилцаанд оролцох ёстой шүү. Энэ хүн ч гэсэн надтай адилхан боломжтой шүү гэдгийг бид нар адилхан л ойлгож мэдэх ёстой. Тэгжиж бид нар нийгмийн харилцаанд оролцох тухайн хүнийхээ эрхийг бид нар хүндэтгэн. Тухайн хүнийхээ эрхийг бид нар зөрчихгүй байж чадна. Зөрчихөөс аль болохоор бид нар урьдчилан сэргийлнэ. Ингэх юм бол бид нар хамгаалагч байж чадна. Хэрвээ хүн болгон хамгаалагч байгаадах юм бол өнөөдөр хүний эрхийн зөрчлүүд багасна, буурна. Хүн нийгмийн харилцаандаа идэвхтэй чөлөөтэй оролцсон тийм ээ хүн дээлтэй маш олон үйл ажиллагаанууд нэвтрэнэ тэр бүхэнд хүмүүс оролцсон гэдэг олон сайхан давуу зүйлүүдийг бид нар эндээс харж болно. Нөгөө талаар хүний ресурсын хандлага бол халамжийг бол төдийлөн дэмждэг. Халамжийг хэтрүүлэн хатгааруулаа олгох юм бол тухайн хүний өөрийнх нь хөгжих, чадавчих энэ зүйл хомс олон багасна гэж үздэг. Тийм учраас аль болохоор тухайн хүнийг өөрөө амьдралаа авч явах чадвартай болгох, нийгмийн харилцаанд оролцох чадвартай болгох, ажилтаа болгох, орлоготой болгох тийм ээ. За нийгмийн харилцаанд оролцох тэр оролцоог нь хангахын төлөө илүү их анхаарлаа хандуулаач гэдэг зүйлийг миний ресурсын хандлага бидэрт зөвлөд өгдөг. Тийм учраас өнөөдөр энэ хичээлийн гол агуулга бол хэрэгцээ буюу халамжид суурилсан хандлага бус эрхэс суурилсан хандлагаар бодлогын баримт бичиг, хөтөлбөр, төсөөл, дүрм, журам, хууль тийм ээ бүх зүйлүүд маань үйл ажиллагаа маань хүртэл төлөвлөгөө маань хүртэл яг энэ хүний эрхээс суурилсан хандлагаар хийгдэж, төлөвлөөч. Тэр нь үйл явц үр дүнд аль алинд нь анхаарлаа хандуулаад хийх юм бол бид нар
илүү их хүний эрхийг хангах, хүний эрхийг хүүлэн дэмжих энэ үйл ажиллагааг бид нар хийснээрээ хүний аюулгүй байдал, тухайн хүний хөгжил, нөгөө талаар тухайн хүний эрхийг эрхэн хангах энэ суурь нь бүрдэх юм аа. Тийм учраас бид нар энэ хүний эрх суурьсан хандлага бол маш гол үзэл баримтлал эрхийн төлөө одоо үйл ажиллагаа явуулахад гол чиглэл болно гэдгийг хэлээд байгаа. За тэгээд хэрвээ энэ та маань мэдээлэл авахыг хүсэх юм бол манай цахим хуудасаар орж болно. Цахим хуудас нь бол манай сургалтын мэдээлэлүүд байгаа. Мөн их сурвалж хэлхээс та бүхэн мэдж орсон олонсын гэрээ конвенцийн мэдээллийг авч болно. За тэгээ манай цахим номын сантай, цахим номын сангаас та бүхэн холбогдох мэдээллийг бол дэлгэрэнгүйгээр авч үзэх боломжтой. Ингээд хүний эрхийг суурьсан хандлага сургалтын манай агуулга дуусж байна. Ингээд та бүхэндээ хүний эрхийн мэдрэмжтэй, хүний эрхийг суурьсан хандлагын арга зүйн аргачлалыг үйл ажиллагаанд удирдлага болгох, нөгөө талаар хүн болгон хүний эрхийн хамгаалагч байгаарай гэж хүсье. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа.